Их орны хонгийн хамгааллыг хамгаалах эрхэм сайхан үйлсэд зүтгэхэн иргэн бүрийн ариун үүрэг, эрх хүмүүрийн аз хиймэрийн алба байдаг. Их орны маань үнцэг улам бүрээс залуус цэргийн албанд мордож, аав ээж, ахан дүүс нь өөдрөг явахын үлзийтэй сайхан ирүүл тавин, айраг сүүний дээж барин үддэг сайхан заншилтай. Ээжийнхүү эрийн цэнд хүрч их орноо манахаар цэргийн албанд мордон хөлгийн дөрөө баяртай гიშгэж хүслийн жолоо алсад зална. Цэргийн хуарангийн өглөө. Бүрийн дуунаар дайчин ирэс жагсан өглөөний дасгал хийж цэргийн албаны шинэ өдөр эхэлнэ. Их орнон хамгаалагч эр зэрэг, эрүүл чирэг, эренгийн зэрэгтэй байх ёстой. Өчигдөрхөн малчин, ажилчин, оюутан сурагч байсан залуу эрс цэрэг татагдан ирээд армийн жагсаалын Батбих игнэнд мөрө зэрэгцсэн цэргийн иргэдийн цагаан тулгай болсон жагсаалын бэлтгэл суралцаж эхэлнэ. Цэргийн алба жагсаалаас эхэлдэг гэж хэлж болно. Шинэ цэрэг дайчны хөтэйг жагсаал хөлөөн олвол цэргийн албанд хөлөөн олж байгаантай. Дэмжиг учраас цэргийн хүний бие бэлдар сэтгэл оюуны өвөрмөц нэгэн бэлтгэл болсон жагсаалд цэрэг бүхэн хичээнгүйлэн сурдаг байна. Армийн сүрж явхлангийн яруу сайхан илрэл болсон яралзах жагсаал дэгний юуга жигдрүүлэн алхалхад дайчин ирсийн золбоо хиймэрийн дэл бадарч халуун сэтгэлийн дайчин нөхөрлөл батждаг. Ард түмэн маань эрхэм дээд зочнон хүндэтгэн ухтахтан цэргийн хүндэт харуул жагсаан ховсголынхан оюн баярыг цэргийн парад жагсаалаар ёслон тэмдэглэдэг нь учиртай. Ингээд бодохоор цэргийн жагсаал гэж ямар их эрхэм эрдэм болох нь тодорхой.